Нэврит засгийн аялгауны ижээ. Та минь 5 гэрлийн талаар тодруулж хэлж өгнө үү буурлаа. Ах үед төрийн гэрэл нь алтан дээд үнний гэрээд амин их судлуудтай төмөн үглийг журамлагч төгөлдөр төгс үлэмж онцтой байдаг. Ах үед төрийн энэ цагаан гэрлэр төрийнхөө бэлэг хүчинг бэхэлж чадхаваас аргамж сүлжээ ураг угсаага зангидан бататгаж төмөр нэврит их засгаа жаяглан тогтоож төвшин сайхныг дэлхийчлэх хөх моногоо уул бадрах ачмаа. Суу ухааны гэрлэн суут ил илч дэмж өвгдийн сэтгэхүй урлахгүй уллахгүй түгээхүйн сэрэмж ихт оюун бэлгээс нь сахин мөрлөх аргад ухаанаас нь алтан шаргал их өнгийг шингэн байж амин их эрчмийг хураан өвлүүлж ирсэн гэрлэн билээ. Суу ухааны алтан гэрлэр тархиа төлжүүлэн эргүүн болмой. Төрөө бадруулан хөх моногоо уул тодормой. Засгаа ариусган их ясааг тогтоомой. Жаягаа жаншуулан хөрстөө амармой. Амин их дэлхийн гэрлэн энхэн нартын чинь ил хөрстийн чинь эргэх хорвоогийн чинь эрхэм ногоон өнгөт гэрлэндээ. Орчлонгийн их үрэн 6 зүйлээс эрчмээ ундрагадаг. Огторгуйч, газарч, бөө гигэн ухаанаас цацаргаа илгээдэг. Оршихуйн сав шим ертөнцөөс хүртээ эргэлдүүлдэг. Окоовол зөнгийн оройн дээд гэрэлтэй. Амин их дэлхийн гэрлэн алтхан махан биеийг алдаж мухарч үг ирэхээс чинь аварна. Алтанд шунаж сүг болохоос чинь аварна. Арх хоронд живж харыг мөрлгөөс чинь аварна. Аль муу мухар тамд шүүгтгэхээс чинь ч аварна даа. Харин ихт суу ухааны гэрлэн арга бэлгийн нийцэл нэгдмэл хөх гэрэлтэй. Авах гээхийн ухааныг алтан дээд 35 эрдэмтэй хослуулан айл бүрийн нэгдэхүйг алтан ургийн 3 эрдэнэт цогцлон саран их дэлхийн ихийн цогцол бүрийг сүлжүүхийн тэнгэрээс буулган ухааруулах сүрт их энэ хүчит гэрлийг хүмүүн та нар ойлгох цаг аяандаа ирнэ. Төмтийн их номтын гэрлэн бүхийл гэгээлэг өнгөний хослол. Бузар харыг дарах хар тарны судар бараан өнгөтэй байх нь бас бий. Бэлэг арга мэдлэгтэй байгаад бичиг үсэг холбогч байгаад байгаа ертөнцтэй бул хар чулуу мэд бэрхшээл муухагийн эзэн бий байвал амиа аргалагч мангатай бий байвал амтан явснаас ялгаа юун билээ. Төмөн зүйлсийн их нь номтын гэрлээс улбаатай. Төгс төгөлдрийн их нь номтын мөрөгдүүдээс гаралтай. Мэдсэн үдснээ урд уй болгоход мэдлэг оюунаа чадвар болгоход нь эрхээ хариуцлага болгоход нь эрдмээ гэхээрл болгоход нь сэтгэхүйн үнэн болгоход нь сэрэхүйг үйл болгоход нь чин чууг хажир үнэн байлгахад нь чуу энэ санг төгс ариун байлгахад нь номтын гэрэл эрчмээрээ дэмнэн номтын гэрэл зөнгөөрөө тэтгэндээ. Та минь бидэнд хэлэх захих эрдмээсээ хайрлноо буурлаа. Тэнгэр бол тэнгэр, онгод бол онгод, лус авдагч өөрийн тусгай үгэлтэй. Ялгаж сурандаа үрс. Ядмагхан ухаанаар
ариун ихийг хийхгээ юу? Алтан их түүхээрээ, амин их холбоогоороо, эрдэмт их мэдлэгээрээ, эрчимт их урд үгээрээ энхэн хөрстийг аврахаа мэдэж байна уу? Галт их шуургатай, галавт их ертөнцтэй, төмөн нууц онцтой, түүхч ховрхондоо. Буман гаригийн тэртээд, мянган зууны тэртээд, хатам миний үйлс ихэлсэн юм. Хатам миний мөргүн ухаан нь дэлгэрсэн юм. Эрхэм үрсүүд миний мэндэлсэн хугацааг нь гаргаж дийлхүүтэй. Энхэн улаачаасаа дээш 56 дахь үеийнх нь ижидээ. Энэ нартын тоолол эхлэхээс өмнө хэдэн зууны тэртээд нь байна. Үрс та нар хэдий хугацаанд энхэн нартаа нэг үеийг өнгөрөөдөг билээ. Одоо цагаар тоолбол нэгэн тоо гарна даа. Манай үеийн насаар нь тооцвол бас нэгэн тоо гарах нь дээ. Танахнаар тооцвол 45 хавраар тоолвол ямар вэ? 2500 жил юм байна буурлаа. Үрс итгэхгүй байлгүй дээ. Түүх нь устгагдан энэ хөрстөөс арчигдсан гэдэл 800 тэртээхийг хагас хугасхан мэдсэн болоод 25 тэртээхийг үлгэр домог болгон суух өөрсдийн үрсээ хараад харамсахын ихээр хар усж байна та. Ядаж 40-50 тэртээх түүх соёлоо дэлгэн хайхуулах ард улсыг хараасай билээ. Хөх толбот үүсээд хөх нуруутан болсон. 9 буман жилийн түүхийг ардаа орхичтэй. 9 буман жилийн хугацаанд миний 2500 эсвэл 8400 ч өч үхэн байна даа үрс. За тэгээд онгод буурлууд минь хөрсдөд хэрэгжүүлэх үйлсийнхээ зэрэгцээ хөх нуруутны түүхээс ил галвын хүндрэлтөнд арвинтайг дэлгэж харуулах үйл нь бас буй. Үрс өөрийгөө түмний төлөө, хөрсдийн төлөө Тэнгэрийн үйлийг гүйцэтгүүлэхээр энэ цагтор энэ үедээ тамгалагдсан хүмүүн болж ирсний учиг юуг мэднэ үү? Тэнгэр онгод буурлууд нь энэ нартад нь зүгээр л нэг ундаалах гэж буудаг гэж санана уу? Ил нартын бүхий л хатад сонорддугай. Энэхэн алтан дэлхийн чинь өнгөрсөн өнөө ирээдүйн их болсон их болох бүсгүй өвөр бүрээс игнэшгүй ихээр холбоотой байдаг юм. Сайн сайхан цэцгэлвэл та бүхний ач гавья. Саар муу үйл нь үржин тархвал та бүхний тарих тасан болсны шинж. Бүл улс чинь газартайгаа бүрэн байвал та бүхний ур ухаан оюун бэлэг гийснэх. Булай залмигтэй өрүүлвэл та бүхний ухаан нь сохор дүлий болсны гай. Төрт түмнээ гээгээрүүлж түмэн үрс төрлөх дэлхийнхээ төлөө зүтгэх. Бүхий л үйл бүхний чинь эхлэл нь өөрийгөө үнэн мөнөөр нь олж таньж, өөрийгөө арга бэлгээр нь засч, тэгж чадварчиж, өргөө хотол, отог удмаа цэгцэлхээс эхлэндээ өрсүүд минь. Булай, боовлхай, бүхшмалыг засагч хатад буй. Бөө бүх зөнгөөр нэргэгч хатадч бас буй. Төрийн их үлийг төвшөтгөх нижгээд хатад байхад төрт ёсны судруудаа мутарлах мөргүн хатад нь буй. Гэр бүлийн жаяг ёсыг сахиулах хатад бүсгүйчүүд, гигэн моногоо уул ухааныг түгэх хатад бүсгүйчүүд, гэрэлт хөх Монгол даяар оломлогдсон сүлжигдэн. Гэрлийн алтан онлоор
Монгол улсаа бадрах цаг нь ирнэ. Сүлдэд их ам энэ нартад яаж ирдгийг мэдэх үү? Их тэнгэр эцэг тэнгэрийн зам ёсны зөвшөлтсөл дээр 33 сууд төмтийг бэлдэн байж, 3 их эрчмийг нийлүүлэн байж, өнгөрсөн үеийн түүхтэй нь үн цагийн үйлстэй нь ирэх цагийн хилмэлтэй нь энхэн нартад заяадаг юм шүү дээ. Игэлгүй заяатан нэгэн нь мэлми тэнгэрээс нэвээгдэн, мэлми тэнгэрээс нь дэмнэгдэн ирдэг игэлгүй зарим нь сонорт тэнгэрээр нь дамжин содон тэмдэгтэй сор ухаантай болж ирдэг. Энхэн нартын тамгад үрсүүд тэнгэр эцгийн өмнө түмэн их үйл хийн химэн андгаа тангаргаа тавин ирдэг юм та. Ихийн хевлийдэн сүнсийг заларсан үеэс нь эхлэн хамран хариуцдаг хөх андгаа бий. Энэ хөх андгааг устгаж хорлсон эрэгт бөө сүнсийг хоосолж янтуулсан жатгаж хүн хорлогчдын амийг тасалж дийснийг дуулах яа. 33 ноёдоо та нар нэрлэнүүд. 33 номтоо та нар мэднүүд. Түм буман үеэрээ ирсэн түүхтэй ил 33 тэнгэр. 88 их үеэрээ дамжсан 81 их судартай ил тэнгэр. 33 баатартай ажидтай, 33 их суу хатадтай, 33 сууд бас үрстэй юм шүү дээ. Үн хөх тэнгэрт чинь хатад бас байдаг юм шүү. Хаадуудаж бас оршдог юм шүү. Мулгуу үрс тэнгэрт хатад байдаггүй гэлүү. Мухаг үрс та нар их хүмүүнээсээ мэдлээгүй гэж юу. Ихээсээ мэдлээгүй мэт энхэн замбата ижийгүй мэт. Буман үедээ түүхгүй мэт. Буурлахын энэ нартад мулгуу үрс бас байх юм. Алтан нарны ёсолгоотой, ариун төрийн сүслэгээтэй, түм буман үйлстэй төвшин сайхнаа дэлгэрүүлсэн нутаг минь биш үү дээ. 8 их суут хатадтай, 33 гүнжтэй, 33 бэлэгтэнтэй хатан би их ижийн шүү дээ үрс минь. Өрх гэрийн хатад өмг түшигт хаад, бумбуман гэрлийн бэлэгт оюун хишгээ бас татсан түүхтэй. Хатан гээд хоош суудаггүй, хаан гээд хинхийж суудаггүй юм. Хаттанд байж, хаананд байж, энхэн хорвоо дэлхийдээ үе их үсээ цогцлоох зарлагтай. Хүмүүн энэ нартад чинь хөх тэнгэрт чинь нэгэн гэдгийг хөрс далтан дэлхийд чинь хөх урагтан ганцхан гэдгийг буман олон хүн дотор бөө ил заяатан нэгэн гэдгийг бултаараа үрс минь харуулах цаг чинь болжээ. Бүрнээрээ үрс минь анд гайлах үе чинь ирж. Нэв химдээ нэгдэн жигдэрч, nii гимээ устган зайлуулж, квэ ин ир дэмт хосгүй гэдгээ мэдрүүлцгээе. Хөг бүтээх нээврит засгаа мандуулцгаа үрс